Тэр та нар маань дараа дараагийн мацгуудад ч гэсэндээ бид нар аштай бактери эсэх нь одоо жимагийн мацагны хамгийн чухал point гэдэг зүйлийг бас хүмүүстэй маш сайн хүргээрээ. Тэгээд мацаг хийх явцад ер нь бидний бид юу болдог вэ? Тэ юунд анхаарах вэ гэдэг ойлголт байгаа юм. За нэгдүгээрт бид нэр та нар маань эхлэхээс өмнө одоо өнөөдөр та нар эхэлсэн мэй явж штэ. Гэхдээ бүгдээрээ юуны цагаан орхоо юм уусан уу? Уусан. Тэ анх удаа барьж байгаа захирлууд цагаан орхоо юм та уусан уу? Уусан. Бүгдээрээ амарсан цагаан орхоо одоо имийг заавал ууж эхлүүлэхийг бол санал болгодог. Ер нь тэгээд сонсон үеэсээ эхлээд 6 сар тутамдаа бид нар цагаан орхооны ууж байх ёстой юм байна. Бид нар одоо бидний биедийн паразит одоо бидний чинь олон микробиомууд байгаад байна шүү дээ. Микробиомууд байна. Маш олон паразитэд буюу шимэгч орхоонууд байдаг. Энэ аураг бас маш их гэмтээдэг том асуудал бол паразит гэж байгаа байхгүй юу? Аураг хүртэл гэмтээдэг айхтарээд. Тэр би дотор байгаа одоо би юу идэх вэ гэд бодох юм бол тэр дотор байгаа шимэгч орхоонууд чинь хариулдаг гэж байна шүү дээ. Ийм юмэд одоо нөгөө гастай ундаа тэ юм гэдэг ингээ буруу зүйлийг тэр шимэгч орхоо чинь хариулаад өгдөг гинэ. Би одоо юу идэх вэ гэж бодох юм байна. Тэрний оронд өөртөө хэлэхдээ би бигдээ сайн юм юу идэх вэ гэж бодчих гин. Тэгэхээр тэгж бодох юм бол та өөрөө сайныг сонгож идэж чаддаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр цагаан орхооны имийг ууж байгаа хамгийн том шалтгаан бол бид байгаа муу шимэгч одоо хорхоонуудыг гаргаж хайж байгаа гэсэн үг. Тэгээд 6 сар тутамдаа бид нар заавал тийм цагаан орхооны имийг уугаас сурах хэрэгтэй байх нэ амьдралдаа. Ууж өснө өмнө цагаан орхооны им ууж байгаагүй. Ер нь ууж байгаагүй хүмүүс зөндөө байдаг. Тэгээд Солонгос хэлэнд бол биднээс Солонгост байгаа юм чинь күч хүмжээ гэдэг нэртэй зүйлийг аваад уучвал зүгээр байдаг юм аа. За ами жиш хоёлаа ээлжилж ярив. За одоо чи дуугаа байна. Дараа нь чи яриарай. За намайг дуугаасан дараа. За окей. За тэгээд дараа нь жимагийн мацыг эхлүүлсээс өмнө бид нар ямсан эмбади хийцэн байгаа. Тэгээ дотор өөх ямар байна? Биологийн нас ямар байна? Та нараа бүх хэмжлүүдээ хийцэн байгаа. За яг өнөөдрөөс эхлээд 3 хоногийн дараа за эхлэхээс өмнө бид нар 2 хоног бас гизээ цэвэрлсэн. Ер нь бол детокс хийхээс өмнө бид нар цэвэрлэгээ маш сайн хийх хэрэгтэй буюу гизээ цэвэрлэгээ маш сайн орох хэрэгтэй. Дээр нь ерөн цэвэрлэгээ гэдэг зүйл дээр цусыг цэвэрлэн, бүх эдэрхтнүүдийг цэвэрлэн, аавраа цэвэрлэн гэдэг нэг цэвэрлэгийн асуудал бол бие дээр олон цэвэрлэгээ ер нь бол ярих хэрэгтэй байдаг. Тэгээд бид нар бол яг энэ биеийг цэвэрлэх тухайд ярьж байгаа. Бие цэвэрлэн гэдэг дээр номер 1 гизийг маш сайн цэвэрлэх хэрэгтэй юм байна л да. Тэгээд дараа нь цусаа цэвэрлэх хэрэгтэй. Цус бол цусаар бүх эргэтэн хоололдог. Тэгээд цусаар хоолдоггүй хүний биед нэг л зүйл байгаа. Цусаар тэжээгддэг нэг л зүйл байдаг. Тэр нь юу гэхээр нүдний эвэрлэг бүрхүүл. Бусад бүх зүйл цусаар тэжээгддэг байна л да. Тэгэхээр цус маш сайн цэвэрхэн байж өгч чадах юм бол бид нар бас эрүүл байх үндэс тавигдана гэж үзэж байгаа юм. Тэгэхээр детоксын хугацаанд бол бид нар гизээ цэвэрлээд цусыг ч маш сайн цэвэрлж өгч чаддаг. Дээр нь лимпийн цэвэрлэгээ гэдэг ойлголт орж байгаа тий. За одоо хавгнаад байдаг асуудал, төл гар хөшөөд байдаг. Одоо ингээл нас ямгал жоохон эвгүй хөдөлчингүүл ингээл эвгүй гацчихвал энэ эдгээр чинь ерөөсөө лимпийн бохирдол юм байна л да. Тэгэхээр лимпийг бид нар одоо бүх одоо эргэлтийг маш цэвэрхэн байлгах хэрэгтэй. Лимпийн одоо судлууд, сувгууд нь ч гэсэндээ өөрөө цэвэрхэн байх хэрэгтэй. Тэр цэвэрлэгээнүүдийг бид нар бүгдийг нь ер нь бол энэ детоксоор одоо хийж чаддаг гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр хийхээсээ өөртөө хамгийн түрүүнд хэдүүлээ гизээ цэвэрлэхээс эхэлнэ. За детоксын явцад бол саяны цус цэвэрлэгээ, дээр нь одоо өгсөн эсүүд те энэ олон бидний бид хэрэггүй маш олон зүйлс бол энэ детоксын явцад явагддаг. За ахад детокс 3 өдрийн хугацаанд бид нэр ингээд жимагийн бүтээтгүнүүдэд идээд уугаад өсөхгүй. Тэгээ 3 өдөр бол ингээд сайхан нэг өдөр нэдэлээ ингээд гоё өнгөрчлөө шүү дээ. Өглөө ингээд цуглаад ингээд физиксээр нэг өдөр нь өнгөрч чинь. За маргааш бас та нэдэлээ ингээд эргэлтэл ингээд явж харсаар нэг өдөр өнгөрчин. 2 өдөр бол ямар ч асуудалгүй. Мацгийн хугацаанд энэ 2 өдрийг хамгийн ихний өдөр л ер нь хэцүү байдаг. Яг та нар гэртээ нам барих юм бол эхний өдөр жоохон сорилт өгдөг. Ягаад гэвэл идэж уужсан юм дээр гинт идэхэ болчингууд жоохон ганцаараа бол хэцүү.
олоолаа ингээд явхаар би биенийхээ ингээ хараа сатаарчж байгаа байхгүй юу те ерөөсөө ингээд өлсөлдөггүй тэгэхээр болвол та бүхнийг ингээд энэ сургалттай дээр нэм багаараа явах үед сайн сураад авчвал дараа нь амраа ганцаараа барьж болно гэртээ барьж болно те гэхдээ яг энэ сургалтын үед ингээ бариад авчих юм бол нэг ингээ чадсан мэдрэмж суучих шít тэгэхээр дараа нь ингээ чадаагаал юм гэсэн үг байхгүй юу айхгүй гэсэн үг тэгэхээр 3 өдрийн хугацаанд бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд за яасан тэнд ашигтай бактери маань яасан өнхөрч гин үү 3 хоногийн дараа одоо мацаг тайлах хугацаа гэдэг тайлах хугацаа өөрөө хамгийн чухал гэдэг. За энэ 3 хоног бол ингээ өнгөрчлөө тий хүмүүс юм одоо бид нар ч гэсэн анх удаа ингээ барьжаад яа 3 хоног юу ч гэдэггүй явжаад дараа нь хамаагүй идэж ууж исэн үе байдаг байхгүй юу? Яг л мэдхгүй. Тэнгүүд хөгжиж штэ хүн чинь 1 удаа байрна 2 удаа байрна хөгжөө дахиад та нарт би чи зөв байруулахын тулд би чи өөрөө нэлээд сайн хөгжсөн байгаа. Тэгэд мацагт барих хугацаанд тайлах нь илүү чухал. Буюу маш зөв тайлах хэрэгтэй. Одоо мацаг ингээд тайлах хугацааг ингэж үздэг юм байна л да. Хэрвээ та 1 хоног мацаг барьсан бол 2 өдөр тайлах хэрэгтэй. 2 өдөр мацаг барьсан бол хэд өдөр тайлах вэ? 4 өдөр тайлна. 3 өдөр мацаглах юм бол 6 өдөр тайлна гэсэн үг. Тэгэхээр бид нэр 7 хоног тайлдаг. Маш хангалттай сайн тайлж өгдөг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ тайлах хугацаанд бид нэр ахаад зөв тайлах ажил байгаа. За та бүхэн өнөөдөр ингээ хэдлээ явж байгаа маргааш очоод сайхан салуун саунд сууж болно. Ер нь бол биеийг даруулахгүй байх чухал. Ер нь одоо ингээд эрүүл биеийг бүтээе гэх юм бол бодис салцааг өндөр байлгая гэх юм бол ер нь би ийм даарч болдоггүй. Биеийн градус одоо хүний биеийн дундаж градус 36.5 гэж үзэж штэ 36.5-аас 37 байдгаа гэж үзэх юм бол эндээс 1 градус доошоо унжихад таны дархлаа 3-4 дахин унжээд юм байна. Даарах тийм хортой гэсэн үг. Ерөөсө даарч болохгүй. Доороосоо ч бай, дээрээсээ ч бай. Одоо ингээд сүүлийн үед хүмүүс ингээд шилбэ гаргаал те гэт давхидаг. Одоо шагааны хэсэг ч гэсэн даарч болохгүй хэсгийн нэг багхгүй юу? Айл охтууд яаж чинь бүгдээрээ ингээл гисээ гаргаал явж идэг. Ахаал хөвлийсгэр хүн огта наран сүлжээ чинь энд байгаад шүү дээ. Хүн эрүүл бай гэвэл хүснээсээ эхлээд бид нар одоо хамгийн анх хоолоо олж идчихсэн хүмүүс ба шүү дээ. Бүгдээрээ ихэсэ төрсөн хүүсээрээ дамжиж байгаа. Энэ хэсэг даарч болохгүй юм байна л та. Тэгээ бид нар ингээ нөө ер нь ингээ сүлийн хүнийг өвчтэй байлгах ийм бүх сонин зүйлсүүд ингээ соёл болоод гарч ирээд яваад байдаг юм байна л да. Дээр нь ялангуяа монгол хүмүүсийн хувьд бол бид нар чинь ийм доороосоо даарж болдоггүй. Одоо дэлхийн энэ урсгал ингээ авчихэр доогоороо хүйтэн байдаг ус байгаа даа байхгүй юу? Солонгос бол жоохон өөр Монголыг бодвол өөр амьсгалын хувьд. Тэгэхээр ер нь солонгос ч монголч бай хаач бай бид нар бол даарж болохгүй. Тэгээд солонгос дахиад нөгөө энэ детокс хийх хугацаанд та нар тайлах хугацаанд ч мөстэй ундаа гаднаасаа даарж болохгүй байх нь ахаад дотроосоо даарахгүй байх. Буюу мөстэй ундаа уухгүй. Ер нь мөстэй үед юу гэдэг юу ч хийдэж явах. Зарим ч идэхгүй л байх гिचээгэр гэсэн үг. Энэ тэр чигээрээ бодис салцаг одоо би дандаа солонгос гэдэг учраас солонгос хүмүүсээс жишээ авдаг. Хүмүүс ингээ мөстэй мууж болохгүй гэж ах юм. Бүх солонгос хүмүүс чинь тэгэл уугаал яваад байгаа өстэй. Өвд тэгдэг хүмүүс эдэг гэхгүй юу. Бүгд уугаад шүү дээ. Тэгвэл үнэхээр солонгос хүн тохирдог байсан бол өндөр солонгос улс ягаад хотоодны хор тавдараа дэлхийд номер 1 яваад байгаа юм. Тэр номер 1 явж байгаа манайхан мэдхгүй байгаа даа шүү. Мэдхгүй учраас ураагаад байгаа байхгүй юу. Гэтэл солонгос улс хотоодны хор тавдараа дэлхийд номер 1 явдаг. Тэр юу вэ гэхээр хоолол буруу байгаагийн шинж штэ. Одоо хаалын юу мэдчихэд бид нар хоолоо шингэх хэвээр. Гэтэл араас нь мөстэй зүйл уугаа төгжчих штэ. Юу ч үгүй зарцаацж байгаа байхгүй юу. Ферментээр задрахгүй. Тэгээд чинь фермент ямар үе задардаг вэ? Бид одоо эцэг хоолой чинь задлах фермент чинь ямар үе задардаг вэ гэхээр биеийн дулаантай үе задардаг байгаа байхгүй юу? Биеийн дулааны нөлөөллийг маш сайн авдаг. Тэр чинь хүүтэй юм уула зарцаалаа. Огт ажиллах болгоч чинь гэсэн үг байх нь байна л да. Тэгэхээр та нар маань өнөөдрөөс эхлээд сонсчлаа шүү. Одоо тэгэхээр хоол идсэнийхаа дараа хүүтэн мөстэй ундаа уухгүй өстэй. Мөстэй кофе уухгүй өстэй. Энэ бол та бид нар өөрхөн гараар өөрийнхөө амиг одоо хорлож байгаатай адилхан үйл явц бидний бид ингээ явагддаг юм байна л да. Тэгэхээр цаашид энийг маш сайн анхаараарай. Тэгээд мацаг тайлах хугацаанд
ийм эдхийг хориотой зүйлийг ямарсан хэлчихээ заяа. Тэмүүтэн юу идэх юм бэ гэдээ одоо ингээд эхэлдэг анх удаа барьж байгаа хүмүүс. Тэгэхээр идэх юм зөндөө байгаа. Хорих зүйлийг ингээд дуудаад идэж болох зүйлс бас зөндөө байдаг байхгүй юу. Тэгэхээр за ямар ч үсэн нэгдүгээр та нар хорих 5 зүйл байгаа. 5 6 зүйл байгаа. Номер 1-т нь газтай ундаа хорино. Ямар ч газтай ундаа уухгүй. За хижүүлсэн ус бол ууж болно. Тэр бол болно. Тэрнээс ч нөгөө Pepsi, Coca-Cola юу гэдгийг одоо Zero Coca-Cola гэдээ уугаад байдаг. Өсвөргээрээ Zero Coca-Cola ч гэсэн бүр илүү хортой. Энгийн Coca-Cola-гаас бүр илүү хортой гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар ч гэсэн тиймэрхүү төрлийн газтай ундаа ерөөсөө уухгүй. За хоёрдугаарт нь алкогол огт хэрэглэхгүй. Энэ одоо мастай 7 хоногийн хугацаанд ямар нэгэн байдлаар хэрвээ мацгалчаад та яг ингээд мацаг талж байгаа хугацаанд алкогол хэрэглэлээ гэж бодъё заяа. Та бүр өөрийнхөө биеийг бүр илүү дордуулна. Ойлгомжтой нөө. Тэгэхээр хориотой зүйлийг маш сайн хориглоно гэсэн үг. Ерөөсөө хэрэглэхгүй. Дээр нь ахаад юм нүүрс усыг нам хорно. Мацагны хугацаанд нүүрс ус. Нүүрс ус гэхээр бүгдээрээ мэдж байгаа шүү дээ одоо. Тэ? Нүүрс ус гэж байна. Цагаан гурил, жигнэмэг, чихэр, цагаан будаа, тэ эдгээр зүйлсийг бол та нар нам хорно. За сайн нүүрс ус баг зэрэг байж болно. Гэхдээ сайныг нь муу нүүрс ус огт хэрэглэхгүй гэсэн үг. За тэгээд дараагийн ахин нэг одоо юу алкогол хоригдсон, газ хоригдсон, нүүрс ус хоригдсон. Тэгэд халуун ногоотой хооллуудыг бас идэв. Халуун ногоотой хоол. Та нар маань 3 хоног ингээд хоолоод авчихаар ходоод чи ингээд агшцсан байгаа байхгүй юу? Ходоод бас ингээд бүх бие амарч байгаа. Тэ бүх юм амарч байгаа. Энэ цаг үе та нар тайлах үедээ санийг өгөхгүй бод энэ муухай зүйлүүд ороод ирэх юм бол бүгдээ нэгээл ингээд бүр илүү бужигнуулчихна гэсэн үг байхгүй юу? Эцгэр цэгцэрч эхэлж байгаа дээр нь за ахин нэг юм хордог зүйл юу вэ гэхээр юм за уурыг бол нөхөн. Уургийг аавн заяа манайхаа. Гэхдээ уурыг авахдаа ийм шарсан мах. Одоо ингээл та нар мацаг тайлал ингээд шарсан мах идэхгүй. Уурга авахта болов шүлөөр ийм мах сайн мас одоо мах чансан шүл байх юм бол хангалттай уурга орцсон байгаа гэсэн үг шүү дээ. Тэ шүлэнд уурга орцсон байгаа байхгүй юу? Дээр нь одоо өндөг бид нэр усан тэгээд ингээд задлаад хадаадаг ядрахгүй хэмжээнд бид нар тийм задлсан өндөг бас идэж болно. Тэр ийм нунтаг маш жижиглсэн ийм нунтаг махнуудыг бас идэж болно. Ходоод ядраах зүйл, ходоод нь цочрох зүйлийг хэрэглэхгүй байх нь чухал байгаад байгаа. За тийм машинцсан махад нар байж болно. Тэгээ ер нь бол гоё шүлнүүдийг солонгосчоос гоё шүлэн зөндөө ясан шүл гэдэг шүлнүүд гарцсан байдаг тийм шүлийг бол санал болгоно. За тэр эдгээр зүйлсүүдийг 20 манайхан. За тэгээд болвол мацаг талах хугацаанд бас мацагны хугацаанд ахаад ер нь ингээд мацагнаас хойш та нар маань гизээ байнга цэвэрлээ сурчвал их сайн. Ахаа хоол идснийхаа дараа ферменттэй найзлаад сурчвал бас их сайн. Одоо эцэн хоолоо задлж өгөөд өөртөө энерги болгох одоо явц маань нас явах тусам бодис солилцоо муутахаар тэр муудаад л идэг юм байна л та. Одоо 45 плюс бол заавал уuna. Тэр бол ерөөсөө сонголт авахгүй. Ингээд 30 тэ нэм ер нь бол 25-аас дээш насныхан тэгээ фермент буюу задлагчийн хувьд бол зөвхөн бага насны хүүхэд гэлт 25-аас дээш гэлтэхгүй сүүлийн үеийн одоо ингээ аамын шиг 6-7 настай хүүхдүүд ч гэсэндээ хоолой шингэж тухайлцсан асуудалтай хүүхдүүд байдаг. Ягаад гэвэл нөө хооллолт буруу ингээ байхаар өсвөр насныгууд ч гэсэндээ хоолн шингэхэ болцсон асуудалтай хүүхдүүд бас зөндөө байгаа даахгүй юу. Тэр хүүхдүүд бас задлагч супер. Задлагчийг бол ер нь бид нар бас өдөр тутамдаа маш сайн найзчлах их сайн. Тэгээд дайот хийгээд зорж байгаа, эрүүлэр галбирчигээд зорж байгаа хүмүүс ч гэсэндээ фермент бол одоо хамгийн сайн найз чинь байх ёстой гэж миний хувьд бол хэлнэ. Эцнийгээ маш гоё задлаач те энерги болгоод хүрэх ёстой гараа нь хөргөж өгөхөөрөө чухал байгаа байхгүй юу. За тэгээд мацаг одоо барьчаад хамгийн ихний мацгаа тайлах ихний өдөр. Ер нь бол бид нар чи идэх бай. Өнөөдөр чинь 5 дахь өдөр хагас бутнасаа ингээд бид нар нэгд өдрөөс эхлээ мацгаа тайлж эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Нэгд өдрийнхөө өглөө хэрвээ та нарт яг идэж ууж байгаа хоол чинь байх юм бол тэ хоолоо идээд өглөөнийхөө өндөр хоолоо идээд одоо мацгаа тайлуул их зүгээр
байхгүй тохиолдолд одоо бид нэг шууд хэлээд өгчихөө гэ манайхан ч өнгөрсөн удаа хэлээд өгчихөө тэр нь амар байна. Юу хийхээ мэдэхгүй байна гэд байсан. Тэр шиг одоо та нарт тийм асуудал байх юм бол одоо би шар будаа, гурвалжин будаа, шар будааг маш сайн усанд одоо ялц болгож байгаа. Шар будаа бол маш олон талын шидтэй одоо бидний бид их сайн эд байгаа. За эсвэл гурвалжин будааг урд өдөр нь тэ усан сайн дэвтэж байгаа маргааш өглөө нь бас одоо шар тостой холиод ч юм уу гой тостой холиод идэхэд бас гоё. Мацыг тайлах үеийн өглөөний цаг хэлж ил байна л да. Өдөртөө болохоор мацыг тайлахад бид нар юм хураа хоол идэхийг зөвлөдөг. Одоо энэ Жемагийн 3 өдрийн гайхамшиг. Жемагийн 3 өдрийн гайхамшиг бол нийт 2013 оноос өдийг хүртэл явсан. Эд байгаа хгүй нийт 13 жилийн түүхтэй мацаг бол явж гин гэсэн үг. Тэгэд Жемагийн мацаг дээр ингээд зөвлөхдөө юу тайлахтаа өдрийн хоолойг нь хураа байвал зүгээр гэж зөвлөдөг. Тэгэхээр та нар маань одоо ванди байгалийн буурцаг ванди тэ буурцаг байгаад шүү дээ. Тиймэрхүү салаад ногооны төрлийн зүйл идэд эхний өдрийнхаа мацгийг тайлаарай гэж зөвлөе. Оройн цагт нь гоё ясны шүл юм шүлөө уугаад эхлэхэд окей тэ. Тэгэд сая эдгээс дурдаагүй бүх зүйлсийг бол та нар маань идэж болно. За тэгээ жимсгэн идэж болно гэдэг дээр жимсэн дээр бас миний хувьд бол жоохон ялгаж идэх хэрэгтэй гэж зөвлөнө. Нүүрс усны агуулмж өндөртэй жимснээс болж өгвөл татгалзаарай. Одоо жимсэн дотор чинь жимс маань өөрөө сайн нүүрс ус л да, сайн нүүрс ус. Гэхдээ сайн нүүрс ус гэдэг шүү дээ. Нүүрс ус гэдэг байгаа сте. Сахар агуулмж өндөртэй байдаг гэсэн үг байхгүй юу? Эдэнгүүт цусан дах сахарыг жимс учраас эслэг байгаа учраас цусан дах сахар огцом ихсэхгүй. Гэхдээ нүүрс устай байгаад байна гэсэн үг. Тэгэхээр аль болох юм биднэрт хангалттай хэмжээний нүүрс ус бид нөөцлөгдсөн байгаа юм чинь та нар маань 7 хоногт огт нүүрс ус хэрэглэхгүй байвал сайн. Тэгэхээр помидор, одоо авокадо, өврөст хэмэх тэ одоо дажгүйдээ сурцсан байгаа шүү. Өшөө юу зөвлөж бол чинь навчин байцаанууд, брокколи тиймэрхүү зүйлсийг та нар нэг 7 хоног мацаг тайлах хугацаанд сая идэрэ гэж зөвлөе. Тэгээд дүбүү бас мах хэцүү юм шиг л болдсон шүү дээ. Ер нь бол мацаг тайлах хугацаанд мах шүү дээ дүбүү чинь. Мах сайхан мах. Дүбүү чанаад, дуун чанаад нөгөө бүрки байцаа тэр бас гайхамшигтай амттай гэдэг юм. Чанаад. Тэгээд яг зөв. Ахаад мацагны хугацаанд та нар маань ингээд яг түүхэн ногоогоор нийцсэн идэх бас гоё зүгээр. Болвол ийм тайлах хугацаанд жигнээд идвэл их сайн. Одоо загсыг ч гэсэндээ загсны мах идэж болно. Загсны мах идэж болно. Загсны махаа ингээд шарж биш жигнэж идээрэй. Сая Туркид очиход Туркийн одоо манай гайд залуу бас их гоё үг хэлсэн. Туркид хүмүүст ингээд зөвлөхдөө туркч бол тэр чигээрээ талах иддэг. Ер нь бол юм Европ маягийн стилтэй байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө Туркийн нэг сайн юм чин арт өмнөдөө нэг ингэж зөвлөсөн. Загсны махыг битгий шарж идэ. Жигэнж гэж зөвлөсөн. Жигэнж идэх юм бол бид нар загсаас авч болох тэр омега бүх зүйлээ авч болдгоо гэд юм чин зөвлөсөн байгаа байхгүй юу? Тэрэн шиг ногоог ч гэсэндээ жигэнж идэх хамгийн сайн арга юм байна. Ногооноос нөгөө шим тэжээл бидний эрдэс байдас те бүх юм ингээ алга болдоггүй бид нэр идэж болдог. Жигэнж идэх арга бол хамгийн супер арга байх нэ. Ер нь бүх зүйл дээр сайн хэлгээр бөөнхөд байцааг жигнэхээр бид нар ямар гоё амттай болдог гэж. Жоохоо ингээл давс зөрчиж байгаа жигнэд юм уу эсвэл ингээ гоё байцааны оромог тэ гэдэг хэдэр чинь гоё шүү. Гүлцээ гэж байдаг байсан шүү дээ. Тэгээд нөгөө юугаа дүбүүгээ тэгээд нөгөө дуунга өгөрцийг ингээд нөгөө байцаандаа ингээд нөгөө дэлгэж ингэж тавиад тэгээд нөгөө тхийг ингээд юу хийдэг ч нөгөө кемпа тэр шиг маягаар ороож агаад ингээд ороогоод тэгээд нөгөө хазаад итгэх зүгээр амттай гэж. Жигнэ тэгээд тэр гоё. Ер нь бол бөөнхөд байсаа жигэнж идэх их гоё. Супер байгаа. За одоо би та нэг слайд халиа дараагийн слайд дээр оруулчихъя да. За манайхаа энд зэрэг үзэж өгч гинөө. Окей.
өвшис. Нэлттэй. За үр дүнгуудээс одоо та нар маань гоё үр дүнгуудээ нэг гоё яриад өгчүүл барьсан захирлуудаас гоё үр дүн нэг яриад өгчээрэй заяа. За би үр дүнгуудыг ярихгүйгээр шууд мацаг хийхэд бидний бид юу одоо болдог вэ гэдэг талаар та нарт нэг ойлголт өгчээ. За 3 өдрийн гайхамшиг гэдэг ахын бол цагаар нах бол хэдэн цаг байна? 72 цаг байгаас. Тэгвэл 72 цагийн хугацаанд одоо бид нэр мацаглахад таны биед одоо юу болдог вэ гэдэг талаар хэлж өгнө. За энэ бас их чухал ойлголт байгаа. Энэ өөрөө шинжлэх ухаанаар бас маш одоо батлагдсан зүйлсийг бол миний хувьд л ярьж байгаа шүү. За энэний тухай Японы ер нь өштэй мацаг гэдэг зүйлийг одоо манай монголчууд гэсэн өөрснөө мацагдаг ард түмэн байсан байгаа хгүй юу те одоо хэдүүлээ хальт яриад өнгөрлөө шүү дээ. Гэхдээ өнөөдрийн энэ шинжлэх ухаан тулгуурлаж дэлхийн хэмжээнд мацгаар одоо мацаг барихад бол бидний одоо бүх цэвэрлэгээ явагддаг автобаг идэвхтэй гэдэг зүйлийг Японд 2016 онд Японы эрдэмтэн тэрийг гаргаж ирээд ихэд Нобелийн шагналд хүртсэн байгаа даа байхгүй юу. Тэгэхээр мацаг гэдэг сэдв бол Нобелийн шагналд хүртсэн сэдв ээ. Та нар Нобелийн шагналтай сэдвийг одоо хийгээ явж байна гэсэн. Тэгэхээр санаа зовхсол байхгүй. Тэгээд энэ одоо мацаг судалдаг эрдэмтдийн дэлхийд гаргаад тавьсан байгаа ойлголтуудаас одоо цагт нь тэ хуваагаад 72 цагийн мацгийг бол их олон мацгалдаг эрдэмтэд бол яг ийм супер тэ ууртч биш, богинч биш гоё одоо нормал цаг байна гэж үздэг юм байна лээ. Их зөвлөдөг гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд бол их дайггүй цагаа олсон тэгээд шинжлэх ухаанч мацгийг барьж байгаа гэж та нар маань ойлгоорой. Тэгээд мацагсаас хойш бид нэр ингээд хойш 4 цаг болоход одоо хэдүүлээ бол хэдэн цаг болж байна? Мацгалж эхлээд та нар за өчигдөр ороноос эхлээд юу мэдээг үстэй? Окей, өчигдөр ороноос эхлээд унтсан цаг унтсан үедээ мэдээгүй шүү дээ. 12-оос юм шиг мэдээгүй тий. За 12-оос хойш одоо хэдэн цаг болж байна? Та нар бод өстөр цаг 20 цаг болцсон байна уу тий? За. Тэгвэл одоо бид нар мацагснаас хойш буюу за унтчих хугацаа ч гэсэндээ хоол идэхгүй л бол тэр хугацаа ер нь бол орно гэсэн үг. За ойлгох хэрэгтэй. За мацгалж эхлэн хойш 4 цагийн дотор бидний бид юу болдог вэ? Юм эцсийн дараах. Одоо та 12 цагт хооллсон байна шүү дээ. Дэлгэр мөрөн захирал те 12 цагт хооллсон. Тэгвэл тэрнээс хойш 4 цаг чи ходоод чинь хоолтой байгаа юу? Хоолтой байгаа шүү дээ. Яг үнэ. Бидний бид мах гэдэг зүйл мах бол ингээд гэхдээ юуны махнаас шалтгаална. Гэхдээ дундаж хоньны мах, үхрийн мах, гахаа мах гэдэг дундаж 5-аас 7 цагийн дотор бидний бид задарч дуустдаг байна л да. Тэгвэл 12 цагт эцсэн бол 4 цагийн дараа ходоод яах нь вэ? Ямар нэгэн байдлаар хоолтойгоо л байна гэсэн үг. Задлаа тэр дотор ходоод нь хоол байгаа гэсэн үг. Тэгэхээр хоол байгаа учраас тэрийг яах нь вэ? Задлаад боловсруулж байгаа гэсэн үг тий. Дараа нь цусан дах сахар яг ингээд задлж эхэлж байгаа цусан дах сахар ямар ах вэ? Нүүрс ус идж байгаа эцсийн үед бол цусан дах сахар өндөр байна гэсэн үг. Дээр нь гидсэнд яах вэ? Бас хоол дүүрэн байна гэсэн үг тий. За дараа нь одоо цусан сахар аваад өөх хуримтлагддаггүй байгаас сайн хангалттай шингэж чадахгүй бол дахиад тэр нөөх байдлаар бидний байд хадгалагддаг байна л да. Эсвэл эс хангалттай цатгалан байгаад бид нар дахиад нүүрс ус идсэн тохиолдолд эргээд тэр нүүрсийг чинь эс өөр рүүгээ өөх болгож хоримтлуулдаг гэсэн үг байна л да. За тэр юмс өөх хоримтлагддаг үе бол юм эцэн мацагсаас 4 цаг байх нэ. За тэгвэл мацагсаас 8 цагийн дотор таны биед ямар үйл ажиллагаа явагддаг вэ гэхээр хангалттай хоолой боловсроод дууссан. Хэрэв махан зүйл идсэн бол мах хангалттай тий шингээд дууссан байна. За ахаад цусан дах сахар маш гоё тогтворчж эхэлсэн байна. За таны цусан дах сахар тогтворчсон нь одоо? Таны цусан дах сахар ихсэгдэг зүйл хэрэгжилж байна уу? Үгүй, нэг ч хэрэглээгүй байгаа. Тэгэхээр цусан дах сахар хэвийн хэмжээнд хэдүүл удаан бариад явж гин гэсэн үг байна. За тэгээд ахаад 8 цаг болсон юм чи ходоод ямар ах вэ? Хоосон болцсон байгаа. Ходоод маш хөнгөн байгаа болцсон. За однээс эхлээд 72 цагийн дараа ходоод нэлээд сайн агшиж өгд юм байна л да. За тэгээд дараа нь ходоод хоосон болоод бид нэр ямар нэгэн зүйл шаардаж эхэлсэн үед
гликоген гэ одоо та нар маань эрүүл мэндийн сургалтанд суусан гликоген юу лээ одон захирлаа? Гликоген юу вэ? Марцаа. За гликоген гэдэг маань одоо элэгний одоо нөөцлөх савыг жижиг элгэн дотор байдаг юм жижигхэн нөөцлөх савыг гликоген гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Энэ нөөцлөх сав маань булчинд бас байдаг. Гликогений үүрэг юу вэ гэхээр одоо бид нар хоол идэхэ болцсон нөөцөөс авах болцсон. Одоо бид нар биедээ та нар маань бол хангалттай бариад үсэх надад харин баригдчих юм бол өөхтөөс нөөц усыг хангалттай бид нөөцлөсөн байгаа даа байхгүй юу бидний хувьд нөөцлөсөн байгаа гэсэн үг тий. Тэгвэл нөөц усыг одоо гликоген яагаад ашиглаж эхэлнэ вэ гэдгийг ойлгохын тулд одоо та нарт нэг юм яриа л та ярьж ойлгох бах та. Бид нэг кофений жишээн дээр асууж манай ингээд нийт ер нь бол хүмүүсийн масс нь өглөө борцог идсэн бид нар тий өглөө борцог идсэн борцог идэхээр яасан нөөц ус идсэн нөөц ус идэхээр яах вэ цусндаа сахар ихсэн за гэхдээ бид нар шүнжэнгөө унтж байгаад өглөө идсэн учраас тэр одоо нөөц ус эсэд энерги болсон уу болсон унтчаад бид нар өглөө юм чинь хангалттай эсэд энерги шаардлагатай үед бид нар өглөөнийхөө цаг уужна гэсэн үг байхгүй юу. За өглөө та 7 цагт борцог гэдэг гэрээсээ гарсан. За ажил дээр очлоо. Ажил дээр очингуудаа бид нар ямар сүтэ кофе уудаг. Тэ? Ахын гоё чигнэмэг иддэг. Тэгдэг үү? Тэгдэг тийм үү? Тэгэнгүүт өглөө борцог идээд таних эстэй энерги аваад энэ энерги авсаас хойш нэг 4-5 цаг хангалттай эс ингээд сэргэлэн явчих юм байна л. Гэтэл цаг хүрхгүй хугацаанд та жигнэмэг гэдэг сүтэ кофе уучиж байгаа. Сүтэ кофе өөрөө тэр чигээрээ сахар тий сахар. Эс тэнгуут сахар гэдэг удаагүй байгаа юм нүрс аваад удаагүй байгаа юм чинь эс дараагийн тэр жигнэмэг идэхэд хүлээж авах уу? Эс авахгүй шүү дээ. Авахгүй гэсэн үг байхгүй юу? Инсулин гаргаж ирээд эс рүү өөх гэсэн чинь эс хүлээж авах шаардлагагүй буцаагаад тэр нь нөөц ус эргээд хадгалагддаг байна л да бидний бид. Хамгийн түрүүнд одоо илүүдэлжингүү хүмүүс бол одоо илүүдэлжингүү хүмүүсийг яриа л да. Гликоген гэдэг элэгний нөөцлөгчөнд хадгалагддаг гэсэн үг. Хамгийн ихний жижиг нөөцлөгч сав. Дараа нь гликоген дүүрээ саглаа. Одоо бид нар жигнэмэг идчихэнгүүтээ ахаал цаг тутамд нэг чихэр барьж хүлхээл. Тэ эсвэл нэг шоколад барьж идээл. Ойр орох идэд байгааз. Энэ болгонд бид нөөц усыг их хэмжээнд ингээ бирүүгөө өгөөлөдөг. Эсэс шаардлагагүй учраас эрүүл таны бие дээр нөөцлүүлдэг байна л. Одоо чихэр шараас цувруулаад байдаг гэдэг шүү дээ. Чин яагаад таргалаад байна гэхээр эс энерги тэ ахаа бид нар хөдөлгөөнгүй нам сууж байна. Одоо энд ингээ оюутан хүүхэд ирсэн байгаа байхгүй юу? Шалгалтын үеэр маш их чихэр иддэг, таргалдаг гэдэг. Яагаад тэгэхээр ойр орох идэд байгаа юм чинь нөөцлөгдөөд эсэд байна. Хөдөлсөн үү тэр хүн? Хөдлөхгүй байгаа даа ш. Тэ нам сууж байгаа. Хөдлөөд ингээ булчинг ашигласан тохиолдолд нөгөөх нь уулын бол ингээ шатаагаад ашиглаж болох нь л. Тэр хөдлөхгүй нам суугаад одоо суудлын ажилтаа хүмүүс яагаад тарган байгаа. Тэгээ бид нар хөдөлгөөний дутагдалд ороод эдсэн зүйлээ шатааж чаддаггүй, шингээж чаддаггүй нөхдүүд байгаа даа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нөөцлөг гликоген гэдэг савн дүүрэнгүүт дараа нь элэгний өгчлөл гэдэг асуудал бол яах нь вэ? Цэвэр нөөц усыг маш ихээр хадгалсан хүмүүсээ л гэдэг л ойлгочихно. Ахад дотор эрхтний өгчлөл яах вэ? Нөөц ус хангалттай хэмжээнд хадгалсан байна гэсэн үг байхад байгаа шүү дээ, тийм. Ахад дараа нь үргэлжлээд одоо хариунгийн хэсэг дээр ингээд маш ихээр нөөцлөдөг байна л да. Ер нь хэвлийн хэсэг дээр. Тэгэхээр бид нэр хариун ариухан байх юм бол элэг өөхөлсөн, дотор эрхтэй өөхөлсөн гэж яригдчихвэл миний бид хэдэн сар идэх нөөц ус эсийг тэжидэх нөөц ус надад нөөцлсөн байгаа л гэсэн үг. Тэр хэрвээ та нар маань ингээд боломж нь дагаад өөртөө зориг байх юм бол 2-3 сар одоо хариун ихтэй тархалтай хүмүүс 2-3 сар огт нөөц ус идэхгүй байж болно гэж зөвлөдөг. Яагаад гэвэл биедээ нөөцлснийгөө хэрэглэн гэсэн үг байхгүй юу? Тэгэх юм бол дотор их хаална. Одоо мацгийн хугацаанд та нар 7 хоног өнөөдрөөс эхлээд 7 хоног нөөц урсан дээр ингээд хэдэн хоног огт нөөц ус идэхгүй байна. 10 хоног идэхгүй байгаа үстэй тий. Энэ 10 хоногийн хугацаанд та нарын өөх хэр хайлсан байна гэдэг чинь юу вэ? Дотор
Өөхийг хайлуулдаг гэдэг нь биедээ нөөцлөгдсөн байгаа нөөц усыг би ашигласан гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Ойлгомжтой юу? Тэгэхээр гликогеныг ашиглаж эхэлнэ гэдэг нь одоо юу вэ? Нөөцлөгдсөн нөөц усыг ашиглаж эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Нөөцлөгдсөн нөөц усыг хамгийн түрүүнд жижиг гликоген нөөцнөөс авч эхэлнэ гэсэн үг. За. Тэгэхээр энэ одоо илүүдл өөхтэй хүмүүс, илэгний өөхлөлттэй хүмүүс тэгвэл одоо яах нь вэ? Жима детокс хийх ёстой. Ер нь бол нүүрс усны мацаг хоригл тавих ёстой гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Тэр хамгийн одоо гахалтай хариулт нь бол жима детоксо гэж ойлгочих хэрэгтэй. За тэгвэл бид нэр мацагснаас хойш 12 цаг болоход бидний одоо бид юу болдог вэ гэхээр бүрэн хоосон ходоодонд юу ч хийгээгүй байгаа хэвлээ тий. За цусны дах сахар дутчихээн. За хэдүүлээ хэдэн цаг болцсон байгаа? 20 орчим цаг болцсон байгаа даа шүү дээ. Одоогийн байдлаар бол тэгвэл цусны дах сахар дутаж эхэлж байгаа бол одоо яах нь вэ? Гликогеныг ашиглаж эхэлсэн гэдэг шүү дээ тий. Нэг гликогенээс нөөцлөгдсөн өөх таснасаа аваад ашиглаж байгаа гэсэн үг. Тэрэн дээр бидний одоо нойр булчирханаас глюкагон гэдэг даавар. Одоо би танарт ярьсан да? Санаж байгаа юу үгүй юу? Нойр булчирханаас глюкагон гэдэг даавар гарч ирээд цусны дах сахар багасах юм бол одоо эргүүлээд тэгээ бид нөөцлөгдсөнийг одоо цус руу өгдөг даавар гарч ирдэг байхгүй юу? Нойр булчирханаас. Тэр даавар бол ажиллаа хийж байгаа л гэсэн үг. За тэгээд өөх хангалттай хайлж байгаа тий. Одоо нөөцлөгдсөн өөх тосыг ашиглаж байгаа гэдэг бол өөх маш сайн хайлж гин гэсэн үг. За энд 12 цаг болсон дээр маш чухал поинтуудын нэг юу вэ гэхээр өсөлтийн гормон ялгарч эхэлдэг. Одоо саяхан өнгөрдөг 7 хоногийн хагас өдөр хичээл дээр өсөлтийн гормон тухай ярьсан уу? Ярьсан те. Өсөлтийн гормон хизээ ялгараад байсан? Шүн унтчихад ялгараад байсан те. Тэрэн шиг мацгалсан үед биднэрт өсөлтийн гормон ялгардаг. Өсөлтийн гормон гэдэг ойлголтыг бид нэр бодохдоо бол ингээд хүнийг 25 нас хүртэл өндөр болох боломжтой гэж үздэг байгаа шүү дээ. Ер нь бол гэхдээ өсөлтийн гормон тэр өндөр болохтой хамаагүй. Өнөө өсөлтийн гормон ер нь бол 50-аас 60 хүртэл хүний биед ялгарч идэв юм байна. Өсөлтийн гормоны үүрэг юу вэ гэхээр бидний эсийг эрүүл байлгах, залуу байлгах үүргийг гүйцэтгэдэг. Энэ шинжилж өгөх үүргийг гүйцэтгэдэг юм байна л да. Тэгвэл маш сайн нойр авдаг хүмүүс төр өсөлтийн гормон сайн ялгардаг бол ахаад яах нь бид нар мацаглах хугацаанд өсөлтийн гормоныг 12 цаг болсноос хойш та нарт одоо яаж вэ? Өсөлтийн гормон маш идэвхтэйгээр ялгарч байгаа гэсэн үг. Өсөлтийн гормон ялгарч байгаа тохиол бүх одоо шинжилэлт хийх боломж нь бүрддэг юм байна л да. Одоо шинжилэлт буюу эс өөрийгөө цэвэрлэх те явцал эхэлцээ. За өсөлтийн гормон маань яадаг вэ гэхээр яаж вэ? Булчин үүсгдэг те ахаад арсыг шинжилдэг. Одоо жемогийн мацаг хийхээр та нарын сая яасан байсан? Азаа захирал булчингийн мас ямар байсан? Мас нэмэгдсэн байсан тий? Гоё нэмэгдсэн байсан. Таних бас нэмэгдсэн байсан тий? Ерөөсөө булчингийн мас нэмэгддэг. Энэ бол зөв мацагт бидний өгдөг зүйл ахгүй юу? Зөв мацаг барьж ийн бол булчингийн мас нэмэгдэнэ гэж та нар мань ойлгочих хэрэгтэй. Ахин нэг зүйл жемогийн мацаг барих хугацаанд одоо мацагласан захирлуудын арьс ямар болсон? Нэг удаа барихад маш гоё чингэрээ та нар асаа захирал ер нь ингээд манай оюун захирлын гэсэндээ царай өмнөхөөс хамаагүй шингэрсэн байгаа даахгүй. Ер нь нэг удаа мацагт яваал та нар бие нэгэ хараараа. Нэх гоё ингээд царай чин гэрэлтэл эхэлнэ. Одоо мисо захирал тий алтан нар захирал эднэр бол загварууд байгаа даа шүү дээ. Та нарын нүдэн дээр байгаа загвар юм уу? Тэгэхээр өсөлтийн даавар, өсөлтийн гормон одоо ялгарснараа булчин маш сайн үүсгээд арсыг шинжилж өгөөд биеийг шинээр бүтээгээд эхэлсэн байна гэсэн үг байна л да. 12 цагийн дараа. За дараагийн 18 цаг. За мацгаснаас хойш 18 цагт бидний биед одоо юу болж байгаа вэ гэхээр биеийн дэх өөх дээд зэрэгээр хайлж байгаа. Одоо та нар бол тест маш ихээр өөхийг шатааж байгаа. Яг одоо тий. Ахад биеийн дэх өрөвсөл буурч эхэлнэ. Өрөвсөл буурна. Энэ бас их чухал point гэхгүй юу? Дотор өөх эхлэлттэй их байна гэдэг бол өрөвсөл өндөр байгаагийн ахин нэг илэрл юм байна л та. Тэгэхээр биеийн дэх өрөвсөл бол ингээ ичимтэйгээр буурч байгаа. За дараа нь автобаг гэдэг зүйл идэвхжиж байгаа. За автобаг гэдэг 16 онд одоо Японы эрдэмтэн мацаг гэдэг зүйлийг одоо Нобелийн шагнал хүртсэн хамгийн чухал point нь юу байсан бэ гэхээр
автобагийн тухай ойлголт байсан. Автобаг гэдэг зүйл маань өөрөө юу вэ гэхээр одоо өгсөн эсүүд байна шүү дээ. Өгсөн эсийг бид нэр ингээд биенээс гаргаж явах хэрэгтэй байна л да. Бид хэрэггүй зүйлсийг тий. Тэгвэл өгсөн эсийг цэвэрлэж чаддаг хамгийн супер арга бол одоо энэ автобаг идэвхжих цаг байна гэж үзэж байгаа. Тэгэхээр та нарт юу идэвхжсэн байна одоо? Автобаг хангалттай идэвхжээд явж байна гэсэн үг байна. За тэгээ автобаг гэдэг зүйлийг маш сайн ойлгоод авах хэрэгтэй байгаа. За мацгалсаас хойш 24 цагт бидний бид юу болдог вэ гэхээр одоо удахгүй бид нар 24 цаг хангалттай болох чинь тий. Тэгвэл биеийн дэх өөхлөл маш хурдтай одоо шатсаар байгаа тий. За тэгээд элгэн дэх өөхийг түш болгон ашиглаж эхэлсэн байгаа. Ер нь бол элгэний цэвэрлэгээ явагддаг. За одоо элгэний өөхлөлттэй хүмүүсийг заавал мацаглаа гэдээ байгаагийн нэг юм. Элгэний өөхлөлт буюу одоо элгэний өөхийг цэвэрлэгээ гэдэг нь элгэний өөхийг хайлаж эхэлж гин гэсэн үг байгаа байхгүй юу? За тэгэд гидс дотор амарч байгаа юу? Маш сайхан тий амарч байгаа. За тэгээд автобаг гэдэг зүйлд идэвхжээ биеийн дархлаа бас өөрийгөө идэвхтэй цэвэрлэж эхэлж байгаа цаг үе байх нэ гэж ойлгочих нь. За мацгалсаас хойш 48 цагийн дотор бидний бид юу явагддаг вэ гэхээр бид тэжээл дутагдах үед энерги хайж байгаа. Яаж хайж байгаа? Энерги дутвал юугаар хайж байгаа энерги? Нөөцлөгдсөн нөөц ус буюу нөөцлөгдсөн дотор өөхнийг тань халиусаар л байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээд өсөлтийн гормон гэдэг зүйл маань 12 цаг дээр ялгарч байсан өсөлтийн гормон яаж ийн? Бүр ихээр ялгарч байгаа. За одоо юм бүх юм чинь өлсөө цангаад бүгд ингээ гормондоо ордог гэсэн үг байна л да. За бүх юм гормондоо орж ийн гэж ойлгочих хэрэгтэй. За ахин нэг зүйл үүдлээс идэвхждэг. Хэдэн цаг дээр үүдлээс идэвхжиж байна? 48 цаг дээр. Үүдлээс юу вэ? Үүдлээс юу атхан жаргал захирлаа? Үүдлээс юу юм? Анаха. Үүдлээ одоо та нар гоо сайхан дээр үүдлээс гээл хэрэглээд байгаа үстэй. Яа, үүдлээс гээл одоо сэл гэл бүгд ярьдаг болсон байгаа. Үүдлээс эсийг төрүүлдэг эс байх нь л да. Эсийг төрүүлдэг эсийг үүдлээс гэдэг. Тэр шиг одоо манай ашигтай бактери дээр би одоо энийг тайлбарлаж өгчөөд энэ бол үүдл ашигтай бактери ахаад байгаа байхгүй юу? Ашигтай бактери төрүүлдэг ашигтай бактери 36 омегэнд орцсон байгаа. Тэгэхээр ойлгож байна уу манайхаа? Үүдлэс гэвэл эсийг төрүүлдэг эс байгаад байгаа байхгүй юу? За тэр үүдлэс маш идэвхтэй идэвчж эхэлнэ гэвэл та яах нь вэ? Эсийг ч гэсэндээ үйлдвэрлэж эхэлж гин гэсэн үг. Болж байгаа сте. Бидний боцит солилцоо муудахад эс хуваагдал муудаад энэ эсийг үйлдвэрлэлд муудчихсан юм байна л да. Тэгэхээр мацгаар бид нар эсийнхаа үйл ажиллагааг буюу ичимтэй үйлдвэрлэж эхэлдэг байна. Дэжгүй юу? Тэ. За тэгвэл мацгисанс хойш 72 цагийн дараа таны биед одоо ямар нөхцөл байдал те явагдаж байгаа вэ гэхээр үүдлээс яаж ийн дээд цэцэгтэй идэвхжнэ 72 цагийн дараа та маш их хэмжээгээр эрүүл эсийг үйлдвэрлэнэ л гэсэн үг. Эрүүл эс үйлдвэрлэж гин гэдэг бол та яах нь өөрийгөө шинээр бүтээж байгааг номер 1 одоо дохио гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр 72 цагийн дараа дээр үүдлээс дээд цэцэгтэй идэвхжин дархлааны эс нөхөн төлжиж эхэлнэ. Тэгээ автобаг гэдэг зүйл үргэлжилсээр байгаа буюу би доторт нь одоо бүх цэвэрлэгээнүүд идэвхтэй явагдаж байгаа цагийг одоо хэлдэг байх нэ. За ойлгомжтой юу? За та нар маань мацаглах хугацаанд яг энэ ойлголтуудыг өөрийн болгоод авчвал одоо энэ надад ингэж байгаа гэдэг нь өөрөө чухал байгаа байхгүй юу? Энийг мэдэхгүй барих, мэдэж барих хоёр яах нь вэ? Тэнгэр газар шиг ялгаатай байдаг гэсэн үг. За одоо мацгалсан захирлуудаас маань үр дүн одон цэцэг захирлын нэг имийг яриулмаар байна. Таны. Та нэг MSM-ний тухай биднэрт нэг хэрэгэлсэн нэг үр дүнгээ яриад өгөөч. За тэрийг нь хэдүүлээ та голдоо орж иж байгаа ярих боломж байна уу? Эсвэл нанаасаа ярих юм уу? За нанаасаа та ярьчих. Окей. MSM-ийг мэдэж ирсэн нь бол Испаниас аваад найз руугаа явуулж байгаад анх мэдчихсэн. Гэхдээ яг өөр дээрээ үр дүнгийн үзэж эхэлсэн болохоор нөгөө өвтөний хагалгаанд
оронгийн хаалгаанд ороод тэр эмнэлгээс нөгөө хаалгааны дараа одоо уух эмнэлэндээ надад тэр MSM-ийг анх ингэж хийж өгчээсэн. За энэ MSM гэдэг юм чинь ингээд байдлыг өгөхөд энэ нөгөө бидний үений шингэн нөхч өгдөг. Тэгээ энэ маань энэ юутай витамин С-тэй ингэж цуг ууж ижиж нийлэгчд явж ингэж шингэнийг айгу хурдан хүж өгдөгөө гэх эмнэлгээс одоо ийм одоо хаалгааны дараах уухын эмнэлд тэрийг оруулж байгаа байхгүй. Тэгээ тийм эмнэлгээс өгч байгаа MSM нь зөвхөн 500 мянга. MSM 500 мянга. One өстэй. MSM нь 2000-тай MSM-ийг уух ёстой. Тэр нь ядаад илүү ингээд хурдан сайн шингэлт өгдөгөө 2000-тай MSM сайн бид юм аа. Манай эмнэлэгт одоо энэ MSM байна 500 мянга. Тэгээ би тэрийг бол цаашид энэ нөгөө өмнөхийнхаа шингийг өгөхийн тулд байн уух ёстой байсан байгаа байхгүй юу?